Сайн байна уу? Никагийн муур тижээх арга чаналыг үзэж аваад маш их баярлалаа. За өнөөдөр Аска бит хоёр жоох эхлээд манай Аска бол ер нь өөр дээр нэг гардггүй. Гэхдээ өнөөдөр өөр дээр гараад илүүлээгээд бит хоёр жоохон бичлэг хийсэн байгаа. За Аскагийн талаар тэгж байгаа та бүхэндээ танилцуулах бичлэг оруулнаа. Өнөөдөр та бүхэндээ муур тижээхийн өмнө бэлтгэх зүйлсийн талаар танилцуулъя. Муур удахгүй тижээх байгаа, эсвэл ирээдүйд сонирхож байгаа, бас одоо тижээж байгаа хүмүүс ч гэсэн хэрэгтэй мэдээлэл байж магадгүй учраас сонирхож байвал лайк бас subscribe хийгээрэй. За тэгвэл гол сэдв рүүгээ орцгоё. Хамгийн түрүүнд гэр бүлээрээ ярилцаж муур тижээх талаараа ойлголцсон байх хэрэгтэй гэдэг. Дараа нь муураа яаж асарч хамгаалах уу, бүгдээрээ цаг гаргаж чадах уу гэдгээ бас ярилцах хэрэгтэй байдаг. Ирээдүйд хол газар нүүх, гадаад руу явах гэх мэт төлөвлөгөө байгаа юу гэдгээ бас сайн бодолцож муур тижээхээ шийдсэн дээрээдэг. За хоёрт бол харшлын тест өгж үзээрэй. Муурны харшил байна уугүй юу гэдгээ шалгаад муур тижээхээ бас сайн бодолцоорой гэж хүсэж байна. Манай Монголд Facebook-ийн одоо пэйж дээр зөндөө хүмүүс хайртай муурнаасаа харшилтай болоод өргүүлэх эсвэл хайсан тийм асуудлууд одоо зөндөө гарч байгаа учраас эхлээд харшлын тестээ сайн өгөж ярилцаж бодолцоорой гэж хүсэж байна. За гуравт бол хэрвээ муур тижээж агаад харшилтай болох юм бол яах вэ гэдгээ бас гэр бүлээрээ ярилцаж үзээрэй гэж хүсэж байна. Би өөрөө харшлын тест өгөхөд муурны аллергигүй байсан ч 3 жилийн дараа аллергитэй болсон. Гэхдээ одоо миний биеийн байдалд бол ямар ч тийм нөлөө байхгүй байгаа. Магадгүй дархлаагаа сайн дэмжиж, гэрээ сайн цэвэрлж байгаа болохоор одоо бас цуг байж чадж байгаа гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн ч гэсэн хэрвээ харшилтай болох юм бол гэр бүлээр ямар арга хэмжээ авах вэ гэдгээ бас эхлээд ярилцсан байвал дээр ах. За дөрөвт бол гэрийнхээ ойролцоогоо мал эмнэлгийг шалгасан байх ёстой. Би нүүхээрээ дандаа мал эмнэлэг ойролцоо хаана вэ, хэдэн мал эмнэлэг вэ гэдгээ шалгасан байдаг. Муур маань өвдөх юм бол тэр өдөртөө ч юм уу эсвэл маргааш нь шууд үзүүлэхээр байршлын тогтоосон байдаг. Муурны өвчний дунд одоо цаг алдах юм бол ямар ч найдваргүй болох магадлал байдаг учраас мал эмнэлгийн газараа сайн шалгасан байгаарай. За тавт бол муурны зан арын шиг судалсан байгаарай. Муур ямар зүйл дуртай, дурггүй гэдгийг эхлээд мэдсэн байвал тижээхэд амар байдаг. За хамгийн сүүлд хэдэн сартай, хэдэн настай муур ахваасаа шалтгаалаад бэлтэх зүйл, хоол бас юун дээр анхаарах ёстой вэ? Вакциныг хизээ хийлгэх үү, заслагыг хизээ хийлгэх үү гэсэн олон зүйлс шийдэгддэг учраас муура одоо нялх муур авах гэж гинөө, том муур авах гэж гинөө гэдгээ бас сайн судалж ярилцаарай гэж хүсэж байна. За миний видеог анхаарч үзсэнд маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн та бүхэндээ олон муурны мэдээлэл түгэе гэж бодож байгаа. За тэгвэл дараачихаа бичлэгтэр уулзцаая. Баяртай. Мяу мяу.